өнөөдөр болохоор хагасаа өдөр болж байна амралтын өдөр. Тэгээд хичээлэх болохоор гэрээ цэвэрлээд угаалгаа хийгээд байж байна. Нэрчээ 7 хоног хичээл ороод гэсэн чи ерөөсөө юмаа угааж авч амар цавгаал. Юун чаа. Ичи. За хичээлийн ингэ сонгож байгаа юм ярьдаг юм. Японд ер нь одоогоор миний хэлний бэлтгэлийн хичээлийн хувц ер нь айгүй хурдан байгаа. Хурдан санагдаж байгаа. Солонгостой харьцуулах юм бол бас нөө солонгос жил хагас баг хэлний бэлтгэл явуулсан болохоор миний хувьд жоохон хурдтай. Юу нэг ялаа амьдраад байгаа. Тэгээ би олохгүй байна. Тэгээ гарчуулга нь баярлна. Тэгээд солонгостой харьцуулах юм бол хэлний бэлтгэлийн хам ер нь бол хурдан гэх юм. Хурдан гэхээс илүү тэгээд нөгөө илүү олон цагаар үзэж байгаа болохоор үзэх юм ихтэй. Тэр нь бол өдөржингөө л хичээлээ хийсэн байдалтай л байгаа. Ажлын өдрөөр бол ер нь амар цагаар. Тэгээд одоогоор сурцсан юм бол амар их байна. Яг үнэхээр айгүй их сурцсан явж байгаа. Энэ мэдгүй. Тэгээд одоогоор ажил хайж байгаа. 5 сараас эхлээд ер нь хэрэглээнийхаа зардлыг өөрөө хийх ёстой болохоор баг зэрэг нөгөө ядаж амралтын өдрөөр хитэн зохицуултгай ажил хийхгүй бол Японд бас хэрэглээ өндөр. Тэгээд тэрэндээ зориулж ер нь бол уцаар үсэж чадахгүй. Тэгээд ер нь ажлын өдөр бол амар зав. Өглөө 9-өөс өдөр 4 хүртэл банк хичээлтэй. Тэгээд тэрийг таарч гэртээ нэг 5 гэж ирж байгаа. 5 гэж ирчээд банк юутай. Даалгавраа нэг 2 цаг маг бол ер нь хийн. Тэгээд хагас бүнцэн ер нь бол бас даалгавраа юу хийх шаардлагатай байхгүй юу? Тэгээд би одоохондоо бол нөгөө цагийнхаа юунд хуваарт бас арай тасч хэмжээгүй би жоохон ядраад байсан сая хэд хоног. Тэг өнөөдөр нэг юм сайхан унтлаа хагас бүнцэн сайхан унтжээ. Тэг өдөр нь гэрээ цэвэрлээд ер нь л хичээлээ хийх төлөвтэй гэлээ. Бас нөгөө солонгостой амар хэдэлж байгаад ирсэн. Тэрний маань ядрагаас яг үндэ сайн гараагүйсэн баг. Тэгээд ирчээд хэд хоногоос яг яг амрангаал юм кириансан л та. Гэтэ кирианслахтаас аягүй нэр шаардсан байна. Тэгээд бүх юм ингээд өөрчлөгдөд бүх юм тасгүй шууд орчинд ороод ирэхээр бас ингээд юу вэ? Гэтэ аягүй тухтай байгаа гэртээ маш их тухтай. Тэг манай найз залуу их тусалж ийм намайг аягүй их тухтай байлгаж байгаа. Манай гэр мэр аягүй гоё тухтай хөргөн болсон. Ер нь бол одоо ингээд хэлбэр олж эхэлж байна гэж бодож байна. Тэгээд хилээ үзэл шалгалтнуудаа бэлдээл энэ жил бол эх жилийн хавар хүртэл ер нь сургуульд орох төлөвлөгөөнийхаа дагуу шалгалтандаа хилэндээ бэлдэн тэгэл жилийн хугацаанд бол ер нь аягүй их завгүй. Надаас аягүй их тийм ухаалаг шийдвэрүүдийг шаардсан тийм жил болох байх гэж бодож байна. Тэгээд сургуулийн судалгаа энэ төр тэгээд нөгөө мэрэгжлийн шалгалтанд бэлдэх зүйлс гэдэг бас аягүй их хөрх юмнууд байгаа. Гол нь тэр шалгалтуудаа бүгдийг Японы хэл дээр өгөх ёстой учраас тэрэн дээр баг зэрэг санаа зовж байна. Яг одоохондоо дөнгөж эхэлж байгаа болохоор тэг багадгүй хөөхөн жигдрээд ирэхээр тэгээд
болчих гэж бодож байна. Тэг миний яриа жоох удаан байвал уучлаарай. Би жоохон өнөөдөр амралтын байдалтай жоохон нойрмог байгаа. Юу хэмээх дээр тийм. Тэг ер нь тийм л байдалтай энэ да. Япон таалагдчихж байна. Гэхдээ яг үннийг хэлэхэд Солонгосоос хамаагүй дээр санагдаж байгаа. Байгаль орчны хувьд тэгээд идэж ууж байгаа юм хэрэгжилж байгаа зүйлс хүмүүсийнх нь байж байгаа байдал, цаг агарын байдал гэдэг ер нь бол Солонгосоос яг үндэ хамаагүй дээр санагцсан. Солонгос 6 жил амьдэрсэн хүний хувьд хэлэхэд тэг хамгийн бас зүгээр санагдсан юм энд өөрөө яг ухаантай байгаад сэргэлэн байж чадах юм бол ер нь ажлын байр бас хамаагүй их санагдсан Солонгосыг бодвол одоо жишээ нь Солонгост хориглдог ажлууд, цэвэрлэгийн ажлууд шиг юм уу тиймэрхүү ажлуудыг бол энд ямар нэг айцгүйгээр хийх боломжтой. Гэхдээ нөгөө юу яаж болдоггүй 7 хоногт ажиллах хэрэгтэй цагаа ингээд бас хамаагүй хэтрүүлж болохгүй 7 хоногт 28 цаг ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэрнээс итерх юм бол нөгөө татруу интер гээд визэнд нь асуудал үүсдэг юм лээ. Тэгэхээр ер нь тэр хугацаанд л ажиллах хэрэгтэй. Бонс дээр нөгөө юу байхгүй ажил хийнгээ сургалтын төлбөрийг өөрөө олж ажиллана гэсэн юм байна. Юусэн байхгүй. Ямар ч боломжгүй тий 28 цаг ажиллаж байгаа болохоор ер нь сарынхаа хэрэглээний хүнс юм хумаа ингээл аваад таарна. Ер нь чи сурч байгаа хугацаанд ерөөсөө завгүй хичээллээр амар шахдаг дардаг. Яг Солонгос ч гэсэн мэдээж тийм. Гэхдээ Япон бол надад харьцангуй илүү их ингэ шахдаг юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол амжуулаад хажуугаар нь ажил хийгээд амьдрна гэж бол ер нь байхгүй. Тэр боломжгүй юм шиг санагдсан. Нийтлээ тэр нь аюу зөвлөлтөө би яг ийм газрыг сонгосон бас нөгөө юу болж юм тэнэгэн дуусчаа. Даавчлаа миний зэмблийн маань тэнэгэн дуусчлаа. Тэнэгэн дуусаа унтраад өглөө. Тийм. Тэгээд энд ирсэн шалтгаануудын маань нэг бас нөгөө нэг байнгын ажиллахгүй сурах тал руугаа хандмаар тэр тал руугаа илүү төлөвлөмөр байгаа болохоор Японд ирсэн. Солонгост бол сургууль сурах шиг юм сургалтынхаа төлбөрийг олох шаардлагаар ажилчин маягийн болоо. Тэгээд яг тэр их хичээсэн үр дүнгээрээ бас сурж гинөө гэвэл яг сургуулаа муулж байгаа юм шиг зүгээр өөрийнхөө яг ингээд потенциалын хувьд бол сурж амжихгүй сурахад ингээд амар ядраад ер нь жоохон дутагдaltaй байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь ийшээрж толгойгоо ажиллуулж ер нь тэтгэлэг аваад тэгээд сурах тал руугаа илүү хандах хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм. Тэгээ ер нь зөв газараа ирсэн юм шиг санагдаж байна. Одоо бол хизээд Япон аюух таалагддаг гэсэн. Тэгээд Япон ер нь дандаа л таалагддаг. Гойна. Нүүж ирсэн. Нүүж ирэхэд бас аюу хөвчлөлтэй гоёсан. Нөгөө яг найзлуудаа цуг Солонгосоос наашаа нүүж байгаа болохоор бид хоёр ингээд сүүлийн 1-2 хоног гадуур найзуудтай уулзаад тэгээд үлцэн хугацаанд нь гэрээ цэвэрлээд гэрээ хүлээлгэж өгөөд өөрсдөө ачаа мачаа боогоод тэгээд үүндээ манай хүн байгааг бол би амир бас жоохон гонигтай бас хэцүү л наашаа нүүж ирэх байсан юм шиг санагдчихж байгаа. Гэтэ ер нь бол ямар нэгэн тийм юм сэтгэл хөдлөл аюу гайгүй багтай хэрнээ аюу айтайхан нөгөөд ирсэн гэж бодож байна. Тэгээд гэртээ ирээл 7 хоног амранга гэр организлал гоё л. Одоо яг эд нөгөө юу яагаад ирэхээр хичээлд яваад ирэхлээр ингээд ажил хаагаад ирэхээр би яг энэ амьдрч байгаа юм да гэдэг мэдрэмж авч байна. Тэрнээс өмнө ерөөсөө ингээд энд амьдрах юм шиг санагдахгүй нэг юм 2-7 хоног аялчаад буцгаад явах гээд байгаа юм шиг санагдаад анх ирчээд ерөөсөө итгэхгүй би яг нэрээ энд амьдрах байгаа юм бах та гэдэг бодол ерөөсөө ингээд юм сонин мэдээд байгаа юм итгэж чадахгүй юм сонин байсан. Тэгээд одоо би ирэхэд онцоо бодсон ч би 14-өөс их хонсон байна ээ. Тэгээд манай хөө зэрэг юм л. Тэгээд тэг. Босож явахгүй юм. Дандаа энд байна. Дандаа энд байх болохоор амар баяртай гоё.
дандаа ингэж байна гэж бодохоор амар юутай. Баяртай. Тэгээ гол нь найз залуутайгаа цугаа болохоор амар гоё байгаа. Хоёрын нэг нэг аягүй удаан төлөвсөн, аягүй удаан хүссэн. Нэг хамгийн ойр дотны хамгийн гоё үнтэй цуг байна. Тэрийг амар удаан хүлээж аваад эхэлсэн болохоор амар гоё санагдаж байгаа. Тэгэл би сүүлийн үед юм гэрээ эзэгтэй юм үргээ хийгээл гэртээ ганцаараа байхдаа ингээд бас ингээд хаяа тоохгүй хайждаг ч юм уу те ингээд зав авах үйдэг байдаг юм л одоо нөгөө үнэ бодоод ингээд нөгөө үнэ тухтай байлахаар бодоод гэр орноо зэрлээд янзлаад халамжлаад хоолнд хийжгүүд тэгэл цуг ажилтж илдээ яваад болохоор гоё байгаа. Бас миний амьдралын гоё үеүүдийн нэг юм шиг санагдаж байна. Тэгээ би нөгөө нэг бичлэг ингээд хийж тавья гэсэн маш их хүсэл нь байвч ингээд миний потенциал ерөөсөө хүрэхгүй би ингээд амар ядраад ингээд маш их юм бодоод нөгөө шууд нүгэд ирчихэж байгаа болохоор бүх юм шин тэгээ бүх юмд тасах гад тэгээ нөгөө бичиг цаасны ажил бас аюу ихтэй нөгөө банк нэлгэн хайгаанаас нь цааш нь болгоно сургууль руу очин нэтрээгээд аюу хийх юмтайс ихний 7 хоног мөн. Тэгээ манай хүн байсан тул та би ингээд амар ямар нэг асуудалгүй ингээд амар ингээд намайг ингээд би нэг юм 5 настай хүүхэд ингээд ээжигээ дагж явж байгаа юм шиг аваад авч дааж явж байгаа хүүхэд байсан. Тэгээ юу нэг хацтай Японд ирэл хүүхдүүд амар их ингээд сорилтонд ороолаа. Аюу хэм ингээд өөрөө ингээд өөрөө авч явах хэрэгтэй болвол солонгос би хэд үзсэн. Японд бас гинт нөгөө хилтэй байж байгаад гинт хилүү болоод ийшээ хүрээд ирэхээр ингээд бас анхандаа жоох ингээд баг зэрэг бачимдах зүйлс бас байсан. Ингээд ярмаар эдэг ярьж чадахгүй ойлгуулж чадахгүй болохоор ингээд гэд тэгээ тэр үедээ яг за би хилээ гоордон сурыг да гэдгийг бодож байгаа. Тэгээ ер нь бол нэг одоогоор бол ингээд бүр баг зэрэг бол ярьж байгаа. Хөргий ер нь хүнийээс ярьж байгааг ойлгоно. Тэгээ манай хичээл нэрээ тэр чигээр Японд дээр ордог ерөөс англиар хэлдэг. Яг олон улсын хүмүүс гэдэг болохоор хоорондоо англиар бол ярьдаг. Тэгээ ер нь солонгосыг бодвол хамаагүй их гадаад хүмүүстэй, хамаагүй их европчууд ч юм уу тий, хамаагүй их малай цаанчуудын зүүн өмнөд Аз гэж ярьдаг баг тий. Тийм хүмүүс байгаа юм шиг санагцсан хамаагүй их. Тэгэхээр энд ингээд тэр хүмүүс чинь бас бүгдээр ингээд Японтай бас биш болохоор хоорондоо дандаа ер нь англиар ярьдаг. Тэгээд би ингээд солонгос багтаа ингээд амар тийм өөрийнхөө тийм тухтай ингээд зоонд орчдөг. Ингээд дандаа солонгосоор ирдэг болохоор ингээд англиар ярих ямар нэгэн шаардлага байдаггүйсэн. Тэгээ би миний бодлоор Монгол байхаас илүү миний англи хэлийг муудсан юм шиг санагддаг хгүй хэрэглэдэг болохоор. Тэгээ ийшээ ирээд ихний хэд хоног бүр ингээд ярьж чадахгүй ингээд амнаас үг гарахгүй юу гэдэг үлээ яадаг үлээ гэж толгой ажиллах байсан чинь одоо ингээд энэ 7 хоногс ам арай зүгшрээд тэгээ англиар ер нь бол аюу их хүмүүстэй яриад байгаа. Япон хэлнээс илүү англиар аюу ярьж байгаа. Тэгээ магадгүй Японд бол Японоор юм. Тэгээ бас нөгөө юу шаардлага туусан. Нэг юм ярахад Японы их сургуульд ороход яг үүндээ солонгосын их сургуульд ороход хамаагүй хүнд санагдсан. Солонгос сурж байгаа хүүхдүүд уучлаарай. Гэхдээ солонгос сургуульд ороход хамаагүй амархан. Ер нь бол чамд хэлнийх нь оноо тэгээд одоо яхаа мэрэгжлийн ямар нэг ингээд амар тийм нэрийн шалгалт үү юм уу те ганц хоёр л юм уу ер нь бол ордог. Японд болохоор чи их сургуульд орох жоо л ингээд хэлний ер нь энэ 3 гэдэг оноо топик 3 гэсэн. Энэ 3 гэдэг оноор их сургууль чамайг авахгүй. Ер нь бол энэ 2-оос дээш топик 4-өөс заавал дээш авах хэрэгтэй. Тэгэнгүүтээ тэрэн дээрээ маш олон шалгалтаа давхар англи хэлний шалгалт бас хэрэгтэй. Англи хэлний оноотой бас байх хэрэгтэй байд юм л ихний сургуулиуд нь хараад хаад. Тэгэхээр ер нь чи бол 2 хэл бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Гэтэ Япон хэл нь хамаагүй сайн байх хэрэгтэй. Ер нь англи хэлний оноотой хэрэгтэй. Тэгээ тэрэн дээр нэмээд одоо юу гэдэг химээр сурах чаа ч юм уу тийм хүүхд бол одоо математик хим юу гэдэг биологийн шалгалт ингээ хэд хэдэн том шалгалтууд ингээ бүгдийг Япон хэл дээр өгдөг. Тэгээ тэр айгүй хүнд. Тэгээ тэрийг ер нь давж гарахгүй бол сургуульдаа тэнцэхгүй
Тэгэхээр ер нь сургууль бас тэнцэх магадлал нь бас ингээ хамаагүй бага. Өөрөө бүр ингээ амар хичээх хэрэгтэй гэж бодогдсон. Тэгэхээр ер нь надаа нэг талдаа Японд сурч байгаа хүмүүсийг бас аюух үнэлсэн гэхүү аюух бахархсан маш их хичээж энд сургуультай тэнцдэм билээ. Тэгээ гол нь тэнцснийхаа дараа тэр чинь дахиад сурж явж байгаа төгсөн шүү дээ. Тэр үйл хугацаа бол бас маш их зүйл байгаа. Зөвхөн сургуультай тэнцэх гэдэг нь өөрөө амар юм том амар хэм хүнээс ухаан урд чадвар шаардсан тийм зүйл байдаг юм билээ. Тэгээ миний хувьд болохоор Солонгост ингээл 2 сургуульд өгж байгаа. Нэгнийхээ нэг сургуульд нь тэнцээгөө. Тэгээд Азар нэг сургуульд нь тэнцсэн болохоор тэндээ ингээд сураад Азар бас сайн сургууль байж таарсан. Багахгүй юу? Японд ирж байгаа хүмүүс болохоор ингээ хамаагүй ингээд сургуулаа яах вэ хүүгээд аюух төлөвлөгөөтэй ирдэг юм санагдсан. Би бол Солонгост аюу тийм төлөвлөгөөгүй явж байгаа сургуульд ороод тэгээд сураад төгссөн баггүй юу? Ер нь бол Азар сайн сургуульд ороод харин тэр сургуулиас аюу хэн сурч авсны хүчээр мастертаа одоос ингээд иймэрхүү бодолтой олцсон явж байна. Тэгээд Японы сургуулиуд бол юм хүн санагдсан. Тэгээ одоо миний толгойн дээрээ бууж байгаа юм би одоо 7 сард JLPT-ийн шалгалт, TOEFL-ийн шалгалт өгөх ёстой энэ 3 оноор топик 3 гэсэн. Тэгээд тэрний дараа TOEFL юм уу IELTS ял нэг нь бас англи хэлний шалгалт өгөх ёстой. Тэгэхээр би бас давхар англи хэлээ бэлдэх хэрэгтэй. Би ерөөсөө дэвтэр номон дээр бичиж англи хэлийг ерөөсөө сурж байгаагүй. Ер нь дандаа ингээл кино миноос үздэг ч юм уу те ингээл өөрөө л ингээд жоохон яриа мэлтэй. Тэгээд Солонгос хэлний оноо бас ер нь өгөх хэрэгтэй байх гэж бодож нэмийг ээжтгүү. Би нөгөө 7 сард JLPT өгөөд топик 3 оноо авчих юм бол топик нэ. Энэ 3 оноо авчих юм бол Солонгос хэлээ бас оноотой байж энэ Солонгос хэлтэй газрууд ашигладаг газрууд бас аюух байд юм лээ. Тэгэхээр магадгүй миний оноог бас шаардаж магадгүй. Тэгэхээр цаашдаа ингээд арай гайгүй биеийн хүчний бичиж хэлхий гэж бодож байгаа болохоор бас Солонгос хэлтэй ашиг юу лээ дээ тэрийг ашиглана гэж бодож байна. Тэгээ одоохондоо болохоор би нэг ганц нэг газар хоолны газар зөөгч юм эсвэл буудын цэвэрлэл гэж хийдэм юм. Тиймэрхүү газруудад ажлын ярилцлага өгөөд явж байгаа. Нэр Японд ажлын ярилцлага өгч үзсэн аюу сонирхолтой байд юм лээ. Бүр яг ярилцлага авч ингээд яадаг. Ажилд авах уугүй юу гэдгийг ингээд шийдэж хэлж өгдөг. Солонгос болохоор ер нь ингээд хүний монголчууд хоорондоо ч гэдэм үү ингээд яриад оруулчихдээ шүү дээ. Ямар нэгэн одоо чинь буудлын ажил ч юм уу үйлдвэрийн ажилд бол их ярилцлага авдаг гэж би бодохгүй байна. Би бол өгч үзэж байгаагүй Солонгост ерөөсөө. Японд болохоор ингээд бүх ер нь ямар ч ажил цагийн ажил хийх чагаа ч гэсэн ингээд айгу удаан 20-30 минут ярилцаж сууж ингээд яа гэм билээ. Тэгээд айгу нэрээ асуудаг 7 хоногт хэд өдөр ажиллах уу, яг ямар сургуульд явдیں۔ Юу хийдیں۔ Тэгээд одоо юу гэх Японы тийм юутай нийтийн амралтын өдрүүдээр ажиллах боломжтой юу, шифт нь яг уу гэхэд ер нь айгу уян хатан санагдсан надад. Тэр нь айгу гоёсэн. Тэгэхээр нөгөө оюутнууд ажилгүй гэж яхаас илүүтэйгээр ингээд өөрийнхөө цагт тохирсон ажлыг олоод ингээд тэрэндээ ажиллаад мөнгө олоод тэр нь айгу гоё. Солонгост болохоор хүмүүс мэдж байгаачлан цагийн ажил гэж part time арбайт гэж явдаг хэрнээ тэр нь ерөөсөө арбайт биш ингээд нөгөө гэрээний ажилтан шиг ингээд маш олон цагаар full time-аар ажилладаг. Гэснээр цалин айгу муутай байдаг тий. Заавал 9-6-ад ингээд хэдэн өдөр ингээд ажиллах хэрэгтэй. Хэрвээ ажиллахгүй бол чамайг авахгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр зарим оюутнууд ингээд сургуулаа хайж байгаа шалтгаанаас нөгөө ажиллах цаг нь ерөөсөө уяатан биш. Ажлын байр олдохгүй. Тэгэхээр ч үгүй нөгөө ямар ч амьдрах боломжгүй. Тэгэхээр ингээд нэг талдаа оюутнуудын хувьд жишээ нь Солонгос аягүй тийм ээлтэй биш гэх юм уу жоох юм төвөгтэй зарим нэгэн зүйлс ингэ золиослох шаардлагатай газар юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээ хобби яваандаа ингээд ажиллаад ирэхээр бас миний санаа бодол тэр үед ямар ахнууд мэдэхгүй байна. Одоохондоо бол 20 орчим хонох гэж байна. Тийм. Арай сар хүрээгүй байна. Тэгээ ер нь бол айгүй баяртай. Японд айгүй тухтай байгаа. Манай Солонгост үзэж байгаа найзууд байгаа бол санаа зовлтгүй айгүй сайн байна. За өнөөдөртөө ингэ болъё доо. Би одоо жоохон хичээл хийж аваад
Тэгээд өдөөс хойш нөгөө найзынхаа руу явах хэрэгтэй. Тэгэхээр